Ингэж хүч төрж, ингэж дарангуйлж, ингэж хуйлдаж, ингэж одоо цаг үеийн нөхцөл байдлыг аргалах гэж одоо дүр хэсгэж жүжиг тоглохоо одоо болох хэрэгтэй. Ямар ичдгүй юм бэ гэдэг зүйлийг л одоо хэлмээр байна. Тэгэхээр одоо хэдүүлээ бас нэг юмд нэг бодиттой хандах хэрэгтэй. Олон нийтийг талцуулаад хин олон хэвлэлээр нөлөөлж одоо буруу байсан зүйлийг зөв болгож цацгатаа биш. Одоо ер нь энэ одоо жүжиг бүр арай хэмжээнээс хитэрж байна. Ер нь нэг далангийн дүрм гэж байдیں۔ Аливаа юм далан буюу эрг дотроо явж явах хэрэгтэй гэдэг. Энэ чинь хууль дүрм шүү дээ. Монгол Ардын намын бүлгийн дүрм байж байгаа. 7 дугаар хэсэг дээр нь байгаа. Бүлгийн дарга бүлгийн хуралдааны товыг тогтоож бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй. Ингэж энэ бүлэг чинь хуралдана. Ийм байдлаар одоо ирэх барьж байгаа намын хэсэг нөхөд ингэж одоо хүч төрж дарангуулж бусдыг одоо ийм хууль зөрчсөн үйлдэлгөө одоо тэгээ бусдыг бас чирж оруулах ерөөсөө хэрэггүй болов гэсэн ийм л бодлоо. 37 хоног хуралдсангүй. Тийм учраас одоо хуралдахгүй болохгүй нэ. 16 цаг гэхэд одоо ээлж төсөөлөд яаралтай хуралдуулъя гэдэг ийм шаардлагыг өглөө нь олонхын бүлгийн олонх гишүүд өглөө гэдэг. Маш олон удаа бүлэг хуралдуулаач байгаа бидний нэг шаардлага тавьж байгаа. Ерөөсөө эрт зүйсгээд орж ирэхгүй байна шүү дээ. Хоёрдугаарт бүлгээс өмнө удирдах зүйл хуралдаач. Удирдах зүйлийг бас байдаг манай намын гишүүдийн 3-2 нь Ализийн Содбаатар дараад шаардлагагүй хүлээд хуралдахгүй. Энэ удирдах зүйл хуралдаад энэ улс төрийн асуудал дээр дүүлт хийгээд бидэд бүлэг тэрийг нь бас одоо тэг дүгнээд цэгцлэе гэдэг бүр олон удаа шаардсан. Ерөөс хуралдахгүй байна. Удирдах зүйлээс хуралдвал хуулийн зөрчил болно. Тэгээд тийм зүйл байхгүй. Энэ намын бүтцэд байгаа. Ийм зүйл байхгүй. Энэ биш үү? Улс төрийн асуудал байж байна. Энэ дээр ус яах гэж энэ намын бүтцээр баг хурлаас байгуулагдсан улс төрийн зөвлөл ажиллаж байгаа юм байна. Энэ улс төрийн зөвлөлийг чинь нийт гишүүдийн 3-2 шаардсан тохиолдолд бас ерөнхий нарийн бичгийн дарга удирдах зөвлөлийг хуралдуулах үүрэгтэй. Энэ гишүүдийн шаардаад байгаа юм билээ. Би өөрөө удирдах зөвлөл мөл байдгүй учраас бас мэдээл багтаа. Гэхдээ бүлгийн дарга хүртэл за бүлгээ хуралдуулахаас өмнө улс төрийн зөвлөлийг нэг хуралдуулад энэ нөхцөл байдлуудыг бас нэг дүгнмээр байна гэдэг хүсэлтийг хүртэл тавьсан юм билээ. Батэрдэн дарга өөрөө удирдах зөвлөл байдаггүй юм билээ. Албан ёсоор удирдах зөвлөлийн юун дээр өөрөө хүсэлт өгсөн гэж хэлээ. Дээрээс нь удирдах зөвлөлийн гишүүдийн 3-2 нь шаардлага хөргүүлээд байгаа тэрийг нь юусаа авч хилцдэггүй. Тэгээд энэний дараа бүлэг хуралдъя. За бүлгийг бүр энэ удирдах зөвлөл хуралдуулахаас өмнө хуралдуулаач гэдэг одоо бид бүр маш их шаардсан. Хуралддаггүй. Юуг нь ярих гэдэг ингэдэг гэсэн. Тэгчээд одоо болохоор ийм жүжиглэлт тавиад өнөөдөр яг зөв багш эмчрийн жагсаалаас өмнө л нэг улс төр хийж энэ уур амьсгалыг л одоо юу гэдэм бэ өөр тийш эргүүлэх юм шиг байна. Бидэд энэ асуудлыг ярмаар биш үү? Энийг маш олон жил манай одоо Эрдэнэбат гишүүн, Ганнаа гишүүн бидэд яриад за энэ багш эмчнэрийн асуудлыг нэг бодиттой шийдье. Аль зардлуудыг танах юм бэ? Үндэсний аудитын ерөнхий газраас өгсөн зөвлөмжөд заасны дагуу энэ хөрөнгө оруулалт чи болохгүй хөрөнгө оруулалтыг хасаад энэ гарч ирж байгаа орон зайгаар хичнээн дөрвний цалин тэтгэвэр нэмж болох юм бэ? Энийг ярья гэд 2-3-7 хоног ярьлаа. Манай бүлгийн чатуудыг даанч одоо харуулж болохгүй юм ёс зүй алга. Яагаад тэр хүмүүсүүд нь ингэж жүжиг тавиад байгаа юм бэ? Өчигдрийн бүлгийн хуралдаа та хэд ороод ярих хэрэгтэй байсан юм шүү. Бүлгийн юу яриад байгаа юм бэ? Ирэх бол адилхан байд юм байна. Ирэх үүрэг. Тийм байхгүй. Бүлгийн харин тий. Одоо 7 дугаар зүйлийг шүрээ минь уншаарай. Тэн дээр шүү дээ. Тэд дарга гэж байгаа болгож онцгойлон бүлгийн дарга гэж байгаа шүү. Бүлгийн дарга 7-гийн 4-ийн 1 байна уу? 7-гийн 1-ийн 4. За би одоо бас дугаарлалтыг хандуулж магадгүй. Энэ дээр бүлгийн хурлыг товыг тогтоож бэлтгэл ажлыг хангах үүрэг бүлгийн дарга Ж Бат Эрдэнэт байгаа. Энэ өчтөр биш үү? Энэ хурлыг хуралдуулахаас өмнө энэ зар ирсэн. Маргааш 12 цагт бүлэг хуралданаа. Энэ бидний одоо мессенжер утсан дээр ирсэн баггүй. Өчтөрийн дээр хуралдаад байгаа хүмүүс ямар ч зар ирээгүй. Тэгээ бид нэр өчтөр бүлгийн хүн дээрээ асуусан чи уучлаарай. Одоо нэг тий үгүй шаардлага нь бол хуралдуулаач гэсэн. Тэгээ тэр шаардлага дээр нь манай зарим гишүүд хүртэл хэлээ. 5 дахаас өмнө хуралдуулъя гэдэг шаардлага ирээ явж ирсэн. Цаг хугацааны дагуу бүлгийн дарга 3 дахь өдөр буюу өнөөдөр хуралдуулахаар тавьчаад байхад ингэж одоо зориудаар бүлгийг одоо хуваах хуралдааг хийж байгаа. Тэгээ өчтөр тэнд хуралд оролцсон гишүүд нь эхнээсээ бүлгийн чат дээр уучлаарай бидэд яах аргагүй юм л орлоо гэл ингээл бичиж байна. Одоо ингээд ийм жүжигчин хэцүү штэ. Камер харж нэг өөр ярьдаг. Бид нар лугаа нэг ийм баахан
одоо нөхцөл байдлаа тайлбарсан юм бичдэг. Одоо энийг бол одоо ерөөсөө олон нийт ойлгомжтой л боллоо л да. Танай бүлэг одоо бүр энэ нэрлэлийн хангах нийтийг л хоёр талд хуваагдсан хоёр хүмүүсийн хоёр өдрийн хурал болох гэж шүү дээ. За ихтэй одоо тэгээд өнөөдөр бол албан ёсоор бүлгийн хурал зарлагдсан. Одоо тэгээд цаг үеийн асуудлыг ярих гэсэн. Уг нь өдөр төгсөөл хуралдачаасаа гэд бидний нөхөд бас шаардаад байгаа. Хуралдаад улс төрийн нөхцөл байдал дээр дүгнэлт өгөөд энэ асуудлаа мардгүй улсыг хуралдах бүлэг дээрээ асуудлааш нэг ус шийдэ гэдэг чигээ өгчвөл бидэд эндээ ингээд бүх юм шийдэл явах. Ийм нөхцөл байдалтай байна. Бүлгийн олонх гишүүд чинь одоо юу гэдэг өчигдөр 16 цаг гэхэд хурлаа зарлуулахгүй бол бид нар дэд даргаараа удирдуулаад хурлаа хийгээ явахаас өөр аргагүй байна гэдгийг хэвлэл ярьцлага өгсөн биднэрт өгсөн тий. Тэгэхээр нэгэнт ингэ ярьсан тохиолдолд та энэ хуралдаа ороод байр суурь илэрхийлэх хэрэгтэй боломж байгаагүй. Тэр албан бичиг энтрийг харахгүй харин хэлээд нь шүү дээ. Бид нар ч төрөөсөө заа ирээгүй. Гэхдээ хэвлэлээр бол бас хэлсэн шүү дээ. Тэр чин бүлгийн дарга бид нарт хурлыг зарлаад байна шүү дээ. Маргааш 12 цагт бүлэг хуралдахаар ирлээ. Бидэд зараа авчлаа. Ажлуудаа төлөвлөж байна. Гэтэл тэднүр чин бусад хэлэхгүйгээр одоо ингээд та хэд маань бусад гишүүдээс асуугаарай. Ямар зар ирээгүй. Тэгээ яагаад ингэж вэ гэхээр зарим гишүүд маань уучлаарай бид нэр одоо нэг иймэрхүү байдал руу орчлоо. Маргааш 12 цаг бүлгийн хурал дээр уулзцаая гэдэг. Одоо хуралдаж байгаа хурлыг тэгвэл бас нөгөө талаас хууль бус гэдэг л одоо юм яриад дахиад гацаанд орох. Юу гэсэн үг? Энд чи одоо албан ёсны зараан дагуу бүлгийн дарга Бат Эрдэнэ дарга байна. Энэ зараа өргүүлээ бидэд асуудал явах гэж штэ. Тэгэхээр өчтөрийг бол дөрмийн бус. Ийм одоо жүжиг интернет тавих бүр одоо болох хэрэгтэй. Дөрмийн бус өгөөд хуульдаа заавлаа.